Улаанбаатар хотод бол мэдээж одоо бидний мэдтгэр те 3 4 дугаар хороолч гэдэг юм уу дөнгөж одоо таны хэлж байгаачлан энэс хойш ийм том хэмжээний бүтэн одоо хороолол тэгээ хотхон ийм том хэмжээний бүтээн байгуулалт бол бас төдийлөн хийдэг байна. За Сэлбэдэд төв бол яхаарахгүй одоо сүүлийн бараг 20 жил хийгдэж хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болж байна. Ер нь зөвөр манай бизнесийн чадвах яг ямар байна гэж харж энэ төслийг хэрэгжүүлэх явцад. За баярлалаа. Ер нь бол энэ төслийн хэмжээнд яг өнгөрсөн жилээс барилга өсөлттэй ажлууд ихэлсэн. Яг мэдээж том нь бол том төсөл байгаа. Одоо зүйрлэх юм бол түрүүн таны хэлдэг 3 4 дугаар хорооллын бүтээн байгуулалтын дайны. Гэхдээ онцлог нь богино хугацаанд хэрэгжиж байгаа буюу 2 жилийн дотор 8500 айлыг ашиглалтанд оруулах. Өнгөрсөн хугацаанд бол барилгын салбар хөгжсөн, маш сайн хөгжсөн. Гэхдээ дандаа хувийн хвшлийн оролцоотой орон сууцны томоохон хотгонууд бий болсон. Янз янзын зэрэглэлийн төрлийн байршилт, олон төрлийн одоо хотгонууд орон сууцны бодлого бол хувийн хвшил нуруундаа үрж явсан. Гэхдээ энэ дээр нэг алдаа гарсан. Хот төлөвлөлт маань алдагдсан. Үүнээс болоод төвлөрөл, тэгээд эд үтцээ дагсан төвлөрөл, нягтралшил бий болсон. Үүнийгээ дагсан нөгөө хот хамгийн том асуудал байгаа. Төвжирлийн асуудал бий болсон тийм. Мөн одоо үйлчлэгээний буюу сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бий болсон. Тэгээд энийг цогцоор нь шийдэхин тулд дэд төвүүдийг олноор нь бий болгох төслийн хүрээнд Сэлбэдэд төв нь баригдаж байгаа. Одоогоор төслийн ажлын явц бол 20% амжилттай явж байгаа. Гүйцэтгэгч компаниудын хувьд харилцан ялгаатай байна уу? За одоо бол танай төсөл дээр багцаараа одоо тендерүүд зарлагдаад хэд хэдэн хэсэг ийм гүйцэтгэл явж байгаа юм байна. Ер нь зүгээр одоо бүтээмжийн хувьд те ур чадварын хувьд хүний нөөц ингээд гүйцэтгэлийн хувьд аваад үзэх юм бол ямар ялгаа харагдаж байна? За их том зөрүү бол харагдахгүй байгаа. Гүйцэтгэлийн хувьд. Яагаад тэгэхээр манай энэ орон сууцны төсөл чинь бас нэг тийм онцгой төвөгшөлтөй барилгын ажил биш юм. Ер нь бол одоо манай сүүлийн үед барьж байгаа барилгачид барьж бүтээн байгуулж болох үс тийм одоо ажил фруттай тийм төслүүд болохоор дотоодын ч байна уу одоо гадны ч байна уу гүйцэтгэлүүд бол ойролцоо. Гэхдээ энэ салбарт бол энэ бусад салбарт одоо хамгийн том одоо нүүрлээд байгаа тийм проблем гэх юм бол ажил хүч. Манай барилгын салбар бол бусад салбарууд энэ ажил хүчний хомсолд орсон. Одоо энэ жилийн хувьд бол гэхэд манай дотоодын аж ахуйн нэгжүүд хүртэл гаднаас ажил хүч авах квотын одоо хүсэлтүүд ирүүлж байна. Тэгэхээр одоо энэ дээр одоо манайхны 7 одоо багц ажил дээр 7 компани аж ахуйн нэгж одоо толгойлж ажиллаж байгаа. За 4 нь бол 4 компани дотоодын аж ахуйн нэгж, 3 компани гадны аж ахуйн нэгжүүд байгаа. Тэгээ ингээд харахаар одоо барилгын төслийн 2 жилийн хугацаанд бол 12-оос 16 мянган одоо төр ажлын байр буюу те барилгачд хэрэгтэй болдог. За үүний бол бас дийлэн хувь нь бол дотоодын аж ахуйн нэгжүүд хийн. Үндсэндээ бидний тооцоогоор 70-аас 80% нь яг дотоодын аж ахуйн нэгжүүд буюу дотоодын туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч бэлтгэн нийлүүлснээр ажиллана. 30-аас 40% дээр нь гадны ажлын хүч орж ирэх тийм төлөвлөлт байна. Одоо 8575 айлын орон сууц гэхээр яалтчгүй энэ олон хүний одоо хэрэгцээг хангах хэмжээний сургууль хэрэгтэй, эмнэлэг хэрэгтэй тий нийгмийн дэд бүтцийн одоо үйлчлэгээнүүд нь зайлшгүй хамт явна. Тэгэхээр та бүхэн энэ дээр яг ямар төлөвлөлттэй байна? За нөгөө сайхан барилгууд нь баригдчихдаг. Гэтэл тэн дотор нь одоо амьдрах, за эсвэл ажиллах нөгөө сургуульд багшлах ч гэдэг юм уу дараагийн энэ асуудлууд дээр нь ер нь одоо урьдчилсан стратеги гарах боломж байна. Юу гэж харж байна? Ер нь та мэдж байгаа 20 минутын концепц гэж бид энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Үндсэндээ хувь хүн болон гэр бүл тэгээ иргэдийн хэрэглэгчдийн суур хэрэгцээг хангасан буюу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, за сургуулийн буюу бага цэцэрлэгийн одоо анхан шатны одоо тий суур үйлчилгээг авахын тулд 20 минутанд алхаад очих тийм бүсийг бид бий болгохоор зорж байгаа. Үндсэндээ ер нь манай Улаанбаатар хотыг ингээ бүсчлээд үзвэл бол 20 минут 15 минут байх болцоотой маш олон бүсчлүүд байгаа байхгүй. Гэхдээ энэ бүсчлээ бид хот төлөлтөөс болоод алдчихад байдаг. Ялангуяа одоо сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотойгоор төвийн 3 бүсэд яг сургууль цэцэрлэгийн одоо оргил цаг үеэр хөдөлгөөний эрчмийг 50% хүртэл нэмэгдүүлчихдэг. Одоо та мэдж байгаа өстой одоо сургууль амархаар төгжил ирэх гайг болчихсон шүү дээ. Тэгэхээр бид энэ сургуулийн асуудлыг нэлээд онцгой анхаар тавьж байгаа. Үндсэндээ хувийн болон одоо төрийн тэ сургуулиудыг 4 ширхэг сургуулийг шинээр нэмж тавьж байгаа. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн хүртээмж бол асуудалгүй энэ дэр болно гэсэн үг.
цэцэрлэг за бусад одоо орон сууцны үндсэн барилгуудаас гадна эрүүл мэндийн үйлчилгээ байх юм байна, спорт байгууламж, ногоон байгууламж байх юм байна. Тэгээ ингээ харахаар эрчим хүчний хэрэгцээ маш их гарах нэ тий. 8575 за 158 гадалбаад ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдэхээр та бүхэн эрчим хүчний хэрэглээг яг яаж харна гэж бодож байна. Яаж хангах вэ? 27 он гэхэд бүгд одоо ашиглалтанд орох нэ. Өсөлтөө тавьсан уу? Ер нь эрчим хүч олгох нь уу? Эрчим хүч ганцхан эрчим хүч биш. Дулаан, цэвэр ус, бохир ус гэдэг чинь дэд бүтцийн ажлууд байгаа. Харьцангуй сэлэв төв маань өөрөө сүүлийн 10 жил Аз хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийн ажлуудыг нэлээд сайн хийгдсэн. Суур дэд бүтцийг бүрэн хангасан гэсэн. Тийм учраас энэ төслийг одоо богино хугацаанд хэрэгжүүлэхэд боломж нь суур дэд бүтц нь хангагдсан учраас 158 жигд хэрэгжүүлэх боломж байгаа. Тэгэхээр таны яриад байгаа дэд бүтцийн асуудлыг 100% шийдэгдсэн гэж ойлгож байна. Нэг айлын одоо орон сууцны метр квадрат талбай хэмжээнийг таны түрүүн хэлснээр 62 метр квадрат гэх шиг боллоо тий. Энэ нь бусад бүсийн одоо орон сууцны нөгөө дундаж үнэтэй харьцуулахад яг ямар байх вэ? Одоо бол улсын дундаж үнэ бол байнга л ингээл өсөлттэй явж байгаа. Яг нь ер нь орон сууцны дундаж үнэ маань жил болгон ер нь 5-7% өсөлттэй явдаг. Яваад байна. Инфляц, валютын ханш тий бусад одоо хүчин зүйлээс болоод. За та дундаж метр квадрат 62 метр квадратыг асууж байна тий. Улаанбаатарт орж байгаа сүүлийн үед орж байгаа хотгонуудын дундаж метр квадрат 70 метр болцсон. Энэ юу вэ гэхээр одооны хэрэглэгчид илүүтэйгээр анх бол одоо 1 өрөө 2 өрөө одоо суур тий 30-40 метр квадратыг илүүтэй авдаг гэсэн бол одоо хэрэгцээ шаардлага өсч эхэлж байна гэсэн. 2 өрөө 3 өрөө илүүтэйгээр. Тэгээ бид энэ төслийг бол ер нь дундаж 2 өрөө голдуу 3 өрөөтэй тэгээ 62 метр квадрат дундаж нь байхаар гаргасан. Үнийн хувьд ямар байх вэ? Үнийн үед бид нар зах зээлийн дундаж үнэл гаргаж байгаа. Тий. Бас эн чинь хэд хямдхан байж болохгүй. Эн чинь бас тодорхой нөгөө санхүүжилттэй, зардалтай, цаг хугацаанд төлөх тэр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хэд өндөр байж болохгүй. Эн чинь барилгын зах зээл дээр бид нар богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлтийг хийж байгаа тий. Тэгэхээр бусад барилгын зах зээлийг бас авалгаахгүй. Яг л зах зээлийн дундаж үнийг барина. Бид нар эцсийн үнийг бол энэ 4 сарын сүүлэхэд одоо ипотекийн зээлийн журамтайгаа зөв танилцуулах. Тусдаа ипотекийн зээл олгогдно гэсэн мэдээлэл байгаад байсан. Тий. Багш эмчнэр тодорхой зорилттой төлөвлөгөө өгсөн гэсэн тий. Одоо би яг нөгөө түрүүн хоёул ярьсан 20 минутын концепцийн суур одоо шаардлага гэх юм бол анхан шатны эрүүл мэнд боловсролын үйлчилгээ гэдэг. Одоо эрүүл мэнд боловсролын салбарт ажиллаж байгаа дунджааш одоо би танд ингэж хэлээд бараг 50% гэр оролт амьдэрдэг тийм судалгаа гарсан. Одоо би харьяа агентлагууд яамдуудаас бид судалгаа авсан л да. Тэгээд ихэнх нь одоо Улаанбаатар хотод одоо боловсролын болон тэ хэрэгс хүн ам маань төвлөрсөн учраас маш их одоо ажилчид нь Улаанбаатар хотод төвлөрж амьдардаг. Түүний 50% нь гэр хоолд амьдардаг хэрэг айгүй том тоо байгаа. Дээрээс нь хамгийн цалин багтай салбар. Тэр бол гэж. Тэгэхээр бид нэр ийшээгээ одоо төлхөөтэйгээр одоо чиглэсэн. Одоо ипотекийн шинэ бүтээгдэхүүнийг нийслэлээс гаргахаар одоо удахгүй танилцуулдаг. Та бүхэнд ерөн зүгээр тооцоолсон багцаа тооцоол бий юу? За 8575 айл нийтдээ нэг 40 гаруй мянган айлын орон сууцтай хүн амьдрна гэсэн тооцоолтой юм байна. Тэгээд 8575 нь одоо өрчилсөн байдлаар ер нь цайлах ахуйд хэд орчим хувь нь ямар хугацаанд дүүрнэ гэсэн тооцоолтой байна. Эрэлт ямар байна гэж харж зах зээлийн. Бид эрэлтийг бол өндөрт байгаа. Одоо төсөөлөл өндөр байгаа. Яагаад тэгэхээр ус орон сууцны нийлүүлэлт маань жилдээ нэг 15 мянга орчим орон сууцыг зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа. Эрэлт бол түүнээс хэд дахин өндөр байна. Хамгийн гол нь тэр худалдан авах одоо дэмжсэн худалдан авалтыг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүн бид нар гаргах шаардлагатай гэж. Одоо ипотекийн зээл явж байгаа тий 6% зээл явж байгаа боловч хамгийн багадаа 1.5 жилийн хүлээлттэй буюу очиртой байна. Дээрээс нь ипотекийн зээл бас зорилттой хүмүүст очихгүй байгаа. Тгийг бол одоо хүн болгоно гэж байгаа тий. Одоо банкудаар дамжиж олгож байгаа боловч банкуд өөрсдийнхөө санхүүжүүлсэн төсөл рүү л төлхөөтэйгээр ипотекийн зээлийг олгож байгаа. Тэгээд ирэхээр яг энэ гэр хорооллыг тий одоо чөлөөлж байгаа хэсэг. За эсвэл яг зорилттой сегментээр очихгүй байгаа гэж харж байна. Тэгэхээр бидний хувьд бол яг зорилттой сегмент энэ дутагдаад байгаа орон зайг нөхөх шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй гэж үзэж